Охин метриваар зарчиж байтал гэнт толгойдоо болттой нэгэн эмэгтэй түүн рүү ширтэж байхыг анзаарчээ. Ээлэд тэр даруй эвгүй мэдрэмж төрөв. Тэр хурдхан бууж өөр метро руу шилжин суулаа. Гэвч түүний гайхширзыг төрүүлэн өнөөх хачин эмэгтэй удалгүй түүнийг дагаж ирээд хамар нь ямар хөөрхөн болохыг зогсолтгүй магтаж гарав. Эмэгтэй хичнээн хачин харагдаж байгааг харсан Эли хариу дуугарч зүрхлээгүйч тэр эмэгтэй Элиг магтсан үгэ дагтсаар л байв. Элид маш эвгүй санагдаж байлаа. Тэр хурдхан тэр эмэгтэйгээс холдлоо. Нэлээд хол алхсныхаа дараа Эли сандарсан байдалтайгаар эргэж харав. Эмэгтэй түүнийг зүгээр явуулахгүй нь тодорхой байлаа. Эли айсандаа эргэн тойрныхоо хүмүүсээс тусламж эрен хаширв. Гэвч эргэн тойронд байгаа хинт ч энэ эмэгтэй харагдахгүй байгаа бололтой байв. Үүнийг харсан Элид нэгэн заримг санаа төрөв. Тэр утсаа хурдхан гаргаж ирээд бичлэг хийж эхлэв. Гэвч дараагийн секундэд газарт байх цагаан утааг хараад Эли эцэст нь ямар аюултай зүйлтэй өвчсөн авахарав. Тэрээр аимшиг тавтан эргэж хараад зүгтлээ. Эли ариун цэврийн өрөөнд нуугдаж тэр даруй цагдаа дуудав. Гэвч дуудлага холбогдохын сацуу Эли ямар нэг зүйл буруу байгааг мэдэрчээ. Удсны цаанд байгаа хүн бас л түүний хамрыг магтаж байв. Тэгээд Элигийн ярьснаар тэрээр ариун цэврийн өрөөний бүхээгийн дээгүүр нэгэн гар хажмаар сунаж орж ирэхийг харжээ. Элигийн энэ түүх удалгүй Люси гих аимшигын блогийн хөтлөгчийн анхаарлыг татав. Метроны буудал үнэхээр сүнстэй эсхийг шалгахаар Люси өөрийн биеэр тус буудал руу очив. Гэвч тэр үед буудал хэдийнэ хаагцсан байлаа. Люси маш их айж байв. Яг тэр мөчөд таазны гэрлүүд гинт тасав. Тэгтэл Люси нэгэн эрэгтэй хүнийг олж харав. Гэхдээ өмнө нь тэнд хинч байгаагүйг тэр маш тод санаж байлаа. Энэ хүн чухам хэн байсан бэ? Гарт тэрийг ирж буй тухай зарлах дуу гарах үед Люси хурдхан буудал руу гүйн оров. Өнөөхөр түүнээс холдож байгаагаа хараад Люси санаа амарч урт амьсгаа ав. Гэтэл дараагийн секундэд өнөөхөр Люсигийн яг урд нь аимшигтайгаар гараад ирв. Люси баг зэрэг айж сандран өөр вагон руу айжмаар алхаж эхлэв. Гэвч өнөөхөр түүн рүү ширцээр л байлаа. Тэр үед вагоны гэрэл гинт унтрав. Тэгээд Люси нэгэн аимшигтай дүр зураг олж харав. Өнөөхөр түүний араас буруу харан нуруугаараа ухарч хөөж байлаа. Азар галт тэрэг зогсоолд ирж өнөөхөр галт тэрэгтэй хамт яваадаг. Люси аюул өнгөрзөө гэж бодлоо. Гэвч удасгүй тэр энд нэгэн хуучин орхигдсан галт тэрэг байгааг олж мэдэв. Галт тэрэгний хаалган дээрээс Люси нэгэн богино далионы станц олов. Сүнстэй метроны үннийг олж мэдхийн тулд Люси хуучин галт тэрэг рүү аажмаар алхамаар